За үзэгч та бүхэнд за сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн танхимаас Монголын үндэсний олон нийтийн телевиз одоо шууд дамжуулж мэдээлэл хүргэж байна. За сонгуулийн ерөнхий хороо өчигдөр буюу за 6 дугаар сарын 26-ны өдөр 3 удаа мэдээлэл хийсэн санал хураалтын явц. За сонгогчдын идэвх оролцооны талаар, эрдэсийн талаар мэдээллүүдийг өгсөн байгаа. За сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр бол өчигдөр үдийн 12 цагийн байдлаар бол ерөнхийдөө сонгогчдын эрдэсийн төвшин харьцангуй доогуур төвшөнд байсан. За харин 17 цагийн үед бол эрдэс бас нэлээ агсан үзүүлэлттэй гарсан байгаа. За улсын хэмжээгээр бол нийт тухайн үед нэг 45% сонгогчд саналаа өгöd байсан. За харин 22 цагийн байдлаар бол санал өгсөн сонгогчдын тоо 1,318,000 гаруйд хүрсэн. За энэ бол бүртгэгдсэн нийт сонгогчдын 66,54% нь байсан юм аа. За энэ бол 2013 оны сонгуулийн үеийн эрдтэй үндсэндээ адил төвшөнд хүрсэн гэсэн үг. За тухайн үед 2013 оны сонгуулиар бол сонгогчдын 66,55% нь саналаа өгöd байсан. За харин санал тэмдэглэгдээгүй нэг 18,600 гаруй хуудас хүчингүй болсон гэсэн мэдээлэл одоо дэлгэцэнд гарч байгаа. За хэсгийн хороодын мэдээлэл бол нэлээ увд цовж одоо цаг хугацаа алдаж зарим хэсгийн хороодын хувьд бол нэлээ сунжирлаа. За 6 дугаар сарын 27-ны өглөөний 6 цаг 30 минутын байдлаар бол Баян-Илгийн аймгийн Цэнгэл сумын 1 баг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1 баг, за Говьолтой аймгийн Цогц сумын 1 багийн одоо хэсгийн хороодын мэдээлэл дутуу байсан. За бусад аймаг дүүргүүдийн хэсгийн хороодын мэдээлэл бол одоо бүрэн ирсэн байсан. За харин тухайн үеэс хойш өнөө өглөөний 8 цагийн байдлаар бол Говьолтой аймгийн Цогт, за Завхан аймгийн Дөрвөлжин сумын хэсгийн хороодын мэдээлэл ирсэн. За ингэснээр бол одоо 1984 хэсгээс бол 1982 нь бол үлдээд байсан юм аа. За харин дөнгөж саяхан 9 цаг 15 минутын орчимд Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1 баг хэсгийн хорооны мэдээлэл төв серверт ирээд байна. За ингэснээр бол 1984 хэсгийн одоо бүх мэдээлэл бүрдэж ирлээ гэсэн үг юм аа. За гэхдээ сонгуулийн байгууллага бол одоо сонгуулийн өөрчлөсөн дүнг хуралдаанаараа хилцэж байж, нягтлж байж, нэгдсэн дүгнэлтээ гаргаж мэдээллийг өгөх ёстой байгаа. За сонгуулийн ерөнхий хорооны хувьд одоогоор хэдийд хуралдах нь тодорхойгүй байна. За сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, за өчигдрийн ерөнхийдөө санал хураалтын бүх үйл явц, сонгуулийн нөхцөл байдлын талаар бүхий л асуудлуудыг өргөөрөөтэйгээр ярилцсан байх гэсэн чиглэлтэй байна. За энэ бол одоо хэд хэдэн минутын дотор гэдэг юм уу, ганц 2 цагийн дотор хуралдаад шийдчих асуудал бас биш болов уу гэж одоо зарим нэг сурвалж мэдээлж байгаа. Нэлээ удаан хугацаанд хуралдаж байж одоо өөрчилсөн дүн гаргах, за цаашдаа нэр дэвшигчтэй авсан саналын тоог одоо хэрхэн хүлээн зөвшөөрч дүгнэлтээ шийдвэрээ гаргах вэ гэдэг асуудал яригдах болов уу. За одоогоор 3 нэр дэвшигчдийн авсан саналын тооны ерөнхий үзүүлэлтийг бас үзэгчтэй дахин хүргэе. За одоогоор 1984 хэсгийн хорооны нийт одоо мэдээллийг нэгтгэж авч үзвэл Монгол Ардын намаас нэр дэвшигч Инкволдын хувьд 411,748 санал аваад байна. За ардчилсан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд бол 517,478 санал авсан байгаа. За харин Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатарын хувьд 409,899 санал аваад байна. Тэгэхээр одоогийн энэ дэлгэцэнд байгаа мэдээллийн ерөнхий нөхцөл байдлаас авч үзвэл, за нэр дэвшигчдийн авсан саналын тоог харгалзаж үзвэл нэр дэвшигчдийн хинэнч одоо сонгогчдын санал хураалтанд оролцсон сонгогчдын олонхын саналыг авч чадаагүй нөхцөл байдал үүсэж байгаа тал ажиглагдаж байна. За сонгуулийн ерөнхий хороо одоо эцсийн бас шийдвэрээ гаргах ёстой асуудлыг авч үзэх ёстой. За хуулиар бол анхан шатны сонгуулийн санал хураалтанд оролцсон сонгогчдын
олонхын саналыг альж нэр дэвшигч авч чадаагүй нөхцөлд за хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдээр 2 дахь санал хураалтыг явуулах ёстой. За 2 дахь санал хураалтыг бол хуулиар бол үндсэндээ 7 хоногийн дотор одоо зохион байгуулж явуулах ёстой. Ингээд 2 дахь санал хураалтанд оролцсон 2 нэр дэвшигчийн хинэн одоо тухайн санал хураалтанд оролцсон сонгогчдын 50-аас дээш үеийн санал аавна. За тухайн нэр дэвшигчвэл Монгол Улсын ерөнхийлөгчээр сонгогдох боломж бүрдэх юм аа. За хэрвээ 2 дахь санал хураалтанд 2 нэр дэвшигч одоо хин сонгогчдын олонхын саналыг авч чадахгүй бол одоо нөхцөл байдал бас өөрөөр эргэнэ. За дахин одоо сонгуул зарлах нэр дэвшигчдийг шинээр тодруулах гээд одоо эрх зүйн хувьд бол одоо шинэ нөхцөл байдлууд бас үүсэх зохицуултууд бий болох юм аа. За одоогоор сонгуулийн ерөнхий хорооны төв серверт дэлгэцэн дэрсэн мэдээллээс үзвэл за 1984 хэсгийн хорооны одоо бүх мэдээлэл ирээд байгаа. За энэ асуудлыг сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн төв байгууллага одоо авч үзнэ. Ер нь одоо хуулийн хүрээнд сонгуул явагдсан эсэх ямар тодорхой асуудлууд бий болов. За сонгуулийн хүчин төгөлдөр гэж үзэх үү, санал хураалтад ямар хүрээнд явагдаад нэр дэвшигчид хэдэн одоо саналыг хуулийн дагуу авав. За ямар нэг зөрчил одоо гарсан уу гэдээ маш олон асуудлууд бол үргэлжилж одоо яригдах төлөвтэй байгаа. За энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах чиг үүргийг хүлээж сонгуулийн бүх шатны байгууллагад бол одоо төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтнууд, иргэний бүртгэлийн байгууллагын цагдаагийн ажилтнууд гэдэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан нийтдээ 17,000-аад хүн ажиллаж хүч гаргаж чиг үүргийг одоо дордороо гүйцэтгэж байгаа. За мөн гадаадын ажиглагчид болон дотоодын ажиглагчдын хувьд бас сонгуулийн үйл явцыг ажиглаж байна. За гадаадаас бол нийтдээ 37 улс орны 130 гаруй ажиглагч ажилласан гэсэн мэдээлэл байгаа. За дотоодын 20,000 гаруй ажиглагч ажилласан. За энэ удаа дотоодын сонгогчдоос гадна гадаадд орсон сууж байгаа Монголын сонгогчдын саналыг бол авснараа энэ удаагийн сонгуул бас онцлог байгаа. За нийтдээ гадаадын 7,200 гаруй сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдэж 66.8% нь буюу 4,800 гаруй санал өгсөн байгаа. За санал хураалтын дүн бас тодорхой болж за сонгуулийн төв байгууллагын одоо нэгдсэн мэдээллийн санд ороод байна. За сонгуулийн ерөнхий хорооны хувьд одоогоор хэвлэл мэдээллийнхэнд албан ёсны мэдээлэл хийх тов хараахан тодорхой болоогүй байгаа. За сонгуулийн төв байгууллага хуралдаж асуудлыг шийдвэрлэж эцсийн дүгнэлт шийдвэрээ гаргаж байж одоо хэвлэл мэдээллийнхэнд албан ёсны мэдээлэл өгөх болов уу гэсэн чиглэлтэй байна. За тухайн үед нь одоо үзэгч сонгогч та бүхэнд одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз тодорхой албан ёсны мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэнэ. За одоогоор сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн танхимдах одоо дэлгэцэнд бол хэсгийн хороодоос ирсэн мэдээллийг одоо тодорхой давтамжтайгаар давтан үзүүлж байна. За үзэгч та бүхэн энэ одоо мэдээллүүдийг үргэлжлүүлэн харж байна. За одоо зарим тойргууд хэсгийн хороодод нэр дэвшигчид хэдэн тооны санал аваад байна вэ гэдгийг бас эргэн сануулж одоо зарим мэдээллийг товч хүргэе. За энэ дэлгэцэнд Баян хонгор аймаг, Увс, Ховд, Булган, Баянгол дүүрэг гэдэг одоо нэлээд хэд хэдэн хэсгийн одоо хороодын мэдээлэл тодорхой гарч байна. За тухайлбал Булган аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол 7700. За сая дэлгэцэн дээр солигдож байна. Бид эргээд бас танилцуулъя. Говьалтаад инк бол 9592 санал авсан. Баттулга 6565 санал авсан. Ганбаатар 8101 санал авсан байгаа. За Говьалтаад бол Монгол Ардын намаас нэр дэвшигч хамгийн олон санал авсан байна. За Дорногов аймагт инк бол 9535, Баттулга 9206, Ганбаатар 9635 санал авсан байна. За энэ тоогоор нийт дүнгээр Дорногов аймагт Монгол Ардын хувьсгалд намаас нэр дэвшигч Ганбаатар ялалт байгуулсан байна. За Аранга аймагт инк бол 12059 санал авсан, Баттулга
398, Ганбаатар 14932 санал авсан. За өөрөөр хэлбэл Аранга аймагт Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар ялалт байгуулад байна. За Баян-Илгийн аймагт инколд 19332, Баттулга 14218, Ганбаатар 5205 санал авсан зүйлт гарсан байна. За энэ дүнгээр бол Баян-Илгийн аймагт за нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч инколд ялалт байгуулад байна. За Баян-Хонгор аймагт инколд 11497, Баттулга 23886, Ганбаатар 4137 санал авсан байгаа. За Баттулгын хувьд нэр дэвшигч Баттулга Баян-Хонгор аймагт хамгийн олон санал авч ялалт байгуулад байна. За Булган аймагт инколд 7782, Баттулга 8585, Ганбаатар 10263 санал авсан. За Булган аймагт нийт дүнгээрээ Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар тэргүүлж байна. За Говьлтай аймгийг за дахин үзүүлж байна. За Хөвсгөл аймагт бол 122 хэсгийн мэдээлэл ирсэн. Инколд 18896, Баттулга 17488, Ганбаатар 17863 санал авсан байна. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч ялалт байгуулсан байна. За Сэлэн аймагт инколд 10023, Баттулга 9320, Ганбаатар 8411 санал авсан байгаа. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч ялалт байгуулсан байна. За Хэнтийн аймгийн хувьд инколд за солигдож байна. Бид эргээд мэдээлье. Багнуур дүүргийн хувьд инколд 4077, Баттулга 4275, Ганбаатар 3742 санал авсан. За нийт дүнгээрээ арчилсан намаас нэр дэвшигч Баттулга Багнуур дүүрэгт ялалт байгуулад байна. За Баганга дүүрэгт инколд 1104, Баттулга 509, Ганбаатар 349 санал авсан. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч инколд Баганга дүүрэгт тэргүүлж байна. За Баянгол дүүрэгт инколд 25831, Баттулга 48314, Ганбаатар 21350 санал авсан. За нийт дүнгээрээ арчилсан намаас нэр дэвшигч Баттулга Баянгол дүүрэгт ялалт байгуулад байгаамаа. За Дархуул аймгийн мэдээлэл дахин гарч байна. За инколд 12565, Баттулга 12427, Ганбаатар 16351 санал авсан. Өөрөөр хэлбэл Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Дархуул аймагт ялалт байгуулад байна. За Орхон аймагт инколд 9863, Баттулга 14771, Ганбаатар 18451 санал авсан. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Орхон аймагт авсан саналаараа тэргүүлж байна. За Хэнтийн аймагт инколд 7804, Баттулга 11253, Ганбаатар 12162 санал авсан. За Баян Зүрх дүүргийн мэдээлэл дахин гарсан байна. За инколд 37911, Баттулга 67336, Ганбаатар 43661 санал авсан. За Налах дүүрэгт инколд 4172, Баттулга 5542, Ганбаатар 6450 санал авсан. За энэ тойрогт Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар авсан саналын тоогоор тэргүүлж байна. За Завхан аймгийн хувьд инколд 12505, Баттулга 12022, Ганбаатар 6726 санал авсан. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч инколд ялалт байгуулж байна. Сүхбаатар дүүрэгт инколд 18303, Баттулга 29407, Ганбаатар 15524 санал авсан. За нийт дүнгээрээ арчилсан намаас нэр дэвшигч Баттулга Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулж байна. За Өмнөг аймагт инколд 7238, Баттулга 8 за солигдлоо эргэж мэдээлье. Говьсөнбөр аймагт инколд 2031, Баттулга 2414, Ганбаатар 2557 санал авсан байна. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Говьсөнбөр аймагт хамгийн олон санал авч тэргүүлж байна. Доронт аймагт инколд 8092, Баттулга 10288, Ганбаатар 11914 санал авсан байна. За нийт дүнгээрээ Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Доронт аймагт ялалт байгуулж байна.
Дундгой аймагт инк бол 5142, Баттулга 5414, Ганбаатар 9400 санал авсан. За нийт дүнгээрээ Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Дундгой аймагт тэргүүлж байна. Сонгон хайрхан дүүрэг, за Сүхбаатар дүүрэг дахин гарч байна. За аймагуудын эсвүүдийн мэдээлэл бол одоо дахин давтан гарч байгааг үзэгч та бүхэн харж байна. За Булган аймагт инк бол 7782 санал авсан. За иргэн дэлгэрүүлж мэдээлье. За Говьлтай аймагт инк бол 9592, Баттулга 6565, Ганбаатар 8101 санал авсан. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол Говьлтай аймагт тэргүүлж байна. Аранга аймгийн эсгийн хороодын мэдээлэл давтан гарч байна. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар хамгийн олон санал авсан байгаа. За Баян-Илгийн аймгийг дахин мэдээлье. Инк бол 19332, Баттулга 14218, Ганбаатар 5205 санал авсан. Нийт дүнгээрээ Баян-Илгийн аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол ялалт байгуулж байна. За Баян-Хонгор аймагт бол инк бол 11497, Баттулга 23886, Ганбаатар 4137 санал авсан. Нийт дүнгээрээ Баян-Хонгор аймагт харжилсан намаас нэр дэвшигч Баттулга ялалт байгуулж байна. За Ховд аймагт инк бол 13724, Баттулга 10060, Ганбаатар 10221 санал авсан. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол саналын тоогоор тэргүүлж байна. За үргэлжлүүл мэдээллийг хүргэе. Сонгуулийн эргийн орооны хувьд одоо хуралдана гэсэн мэдээлэл байна. Хуралдаан хараах эрхлээгүй байгаа. За нэр дэвшигчдийн авсан саналыг үргэлжлүүлэн танилцуулъя. Баганга дүүрэгт инк бол 1104, Баттулга 509, Ганбаатар 349 санал авсан байна. Нийт дүнгээрээ Баганга дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол тэргүүлж байна.
Тэгэхээр Монголын мэдээ суваг шууд мэдээллийн хөтөлбөрөөр бол өргөжлүүлж байна. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хороо дээр манай явуулын станц бол шөнөжин ажилласан. Яг одоо бас ажиллаж байгаа. Тэгэхээр дөнгөж сая ирсэн мэдээлэлээр бол за өглөө 7 цагийн үед бол дутуу байсан 2 хэсгийн хорооны мэдээллийг авч нэгтгэсэн байна. Яг одоо сонгуулийн ерөнхий хороо бол хуралдаж байна. Хуралдсны дараа бол одоо сонгуулийн урьдчилсан дүнг зарлах юм байна. Тэгэхээр өчигдөр орой хамгийн сүүлд одоо сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн мэдээллээс бол харахад за энэ удаад бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт бол одоо эрт 50% бол хүрсэн. Тийм учраас дахин сонгуулийн санал хураалт явуулна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ сонгуульд оролцсон 3 нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноотой 2 нэр дэвшигчдийн хувьд бол дахин сонгуулийн санал хураалтыг бол хуулийн хугацаанд 14 хоногийн дотор сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж санал хураалтыг одоо бэлтгэл ажлыг хангаж хийх ёстой гэсэн ийм тайлбарыг өгсөн. Тэгэхээр энэ өчигдрөөр хамгийн сүүлд өгсөн сонгуулийн ерөнхий хорооны даргын мэдээллийг сонсоод эргээд студид руу уулзъя. Бол болохгүй. Дахин санал хураалт гэж байгаа. Монгол улсын үндсэн хуулинд нэр дэвшигчдийн хэнийч олонхын санал аваагүй бол 2 дахь санал хураалтыг явуулна гэж байгаа. Энэ бол дахин санал хураалт тий. За тэр нь хуулиараа сонгуулийн ерөнхий хороо ийм нөхцөл байдал үүссэн бол 14 хоногийн дотор товлон зарлаж зохион байгуулна гэж байгаа. За үндсэн хуулинд зааснаар бол бас олонхын гэж байгаа. Хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг 2 дахь шатны санал хураалтанд оруулна. 2 дахь шатны санал хураалтаар хамгийн олон санал биш олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж тооцно гэж байгаа тийм. Гараар давхар тоолох ажиллагаа бол техникийн тоолох гэж хуулиараа ийм нэртэй. Энэ ажиллагаа бол эхэлсэн явж байна. Тэгээ энэ бас өглөө гэхэд бол дуусна. Түрүүчээс нь бол дуусаад одоо манайд бол мэдээгээ бол ирүүлнэ. Техникийн тоолгод бол бид нар энэ жил нэг шийдвэр гаргасан. Нийт санал авах байрны 50% нь хийнэ гэж шийдвэр гаргасан байна. Тэгэхээр 3 нэр дэвшигчийн хувьд одоогийн байдлаар урьдчилсан байдлаар одоо сүүлийн авсан 2 санал хэсгийн хорооны дүн мэдээгээр Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомби инх болдын хувьд бол 411,748 сонгогчийн санал авсан байна. За ардчилсан намаас нэр дэвшигч Алтмаагийн Батулгын хувьд бол 517,478 сонгогчийн саналыг авсан. За Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатарын хувьд бол 409,899 сонгогчийн саналыг авсан гэсэн дүн мэдээлэл одоо яг сонгуулийн ерөнхий хороо дээрх цахим одоо сайтад бол байрласан байна. Тэгэхээр урьдчилсан дүнг сонгуулийн ерөнхий хороо 12 цагийн үед бол мэдээлэх болов гэсэн ийм мэдээлэл одоо хэвлийнхэнд өгж байна. Тэгэхээр одоо сонгуулийн ерөнхий хороо дээр ажиллаж байгаа явуулын станцтайгаа дахин холбогдъё. Таймж алтан гэрэлтэй. Тэгэхээр өглөө 4 цагийн байдлаар бол 3 хэсгийн хорооны санал ирээгүй байна гэсэн мэдээлэл байсан. Тэгээд дараа нь бол нэлээд хүлээлттэйгээр 2 болсон. Тэгээд үнэхээр тийм алслагдсан аймаг сумдын багийнх байсан уу? Ер нь аль аймгийн сум багийн одоо мэдээлэл илүү хоцорч ирв. Энэ талаар мэдээлэх үү? За баярлалаа. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хорооны хувьд бол өчигдөр орой 22 цагаас хойш хэсгийн хороодоос хуулийн дагуу саналыг төр сервертэй хүлээж авсан. За хэсгүүдийн мэдээлэл бол одоо өөр өөрийн чиглэлээр одоо увд суусан байдлаар бол сонгуулийн ерөнхий хороонд ирсэн байгаа. За ер нь бол одоо шүн дунд гэхэд үндсэндээ цөөхөн хэсгийн хороодын санал үлдээд байсан. За энэ хүрээнд бол одоо Говьлтан аймаг, Завхан аймаг, Баян-Үйлгийн аймгийн цөөн тооны хэсгийн хороодын санал бол одоо нэгдсэн мэдээллийн санд бол хараахан ирж амжаагүй. За тухайлбал одоо Баян-Үйлгийн аймгийн Цэнгэл сум байна. За Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говьлтан аймгийн Цогт сум гэдэг одоо цөөн тооны сумд. За энэ сумдын хувьд бол азлагдсан бүс нутагт нутаг дэвсгэрийн байршлын хувьд бол одоо нэлээд бас бэрхшээлтэй, уулхад даваагүй ихтэй, за туулахад одоо хүндрэлтэй юм газар нутагт ихэнх нь байдаг. За тухайн сумдын хувьд бол одоо бас сүлжээ юм уу та. За зарим газараа бүр сүлжээгүй, холбоо барих боломжгүй. За зарим нутагт бол ерөнхийдөө бас бороо хуртааж байсан гэж одоо олоогдох сонгуулийн байгууллагын ажилтнууд мэдээлж байгаа. За энэ бүх хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод зарим хэсгийн хороодын одоо санал мэдээллийг авах, дүнгийн авах боломж бол одоо их хязгаарлагдмал цаг хугацаа алдсан байгаа. За ингээд өнөө өглөөний нэг 6 цаг 30 минутын байдлаар бол Баян-Үйлгийн аймгийн Цэнгэл сумын 1 баг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын 1 баг, за Говьлтан аймгийн Цогт сумын 1 баг бол үндсэндээ мэдээлэлээ ирүүлээгүй дутуу байсан. За харин 8 цагийн байдлаар Говьлтан аймгийн Цогт сум, за Завханы Дөрвөлжин сумын одоо нэг хэсгүүд мэдээлэлээ ирүүлсэн. За харин хамгийн сүүлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын одоо нэг хэсгийн хорооны мэдээлэл хожуу ирлээ. За 9 цаг
өнгөрч байхад 9 цаг 15 минутын үед үндсэндээ одоо мэдээллийн санд ороод байна. За ингэснээрээ бол 1984 хэсгийн хорооны одоо бүх санал бол сонгуулийн ерөнхий хорооны одоо мэдээллийн санд төвлөрч нэгтгэгдсэн гэсэн үг юм. За энэ сонгуулийн дүнтэй холбоотой асуудал урьдчилсан дүнг одоо хэрхэн гаргах вэ? Өчигдрийн санал хураалтын үйл явц одоо хэрхэн өрнөв? Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу үгүй юу? Ямар асуудлууд үүсвэ гэд өчигдрийн өрнөсөн бүхий л асуудлыг сонгуулийн төв байгууллага одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ гишүүдийнхээ хуралдаанаар бол хэлэлцэх ёстой. За сонгуулийн ерөнхий хороо одоо хуралдаж байна гэсэн мэдээлэл байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан бол хаалттай явагддаг. За сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар бол одоо сонгуулийн урьдчилсан дүнг одоо хүлээн зөвшөөрөх хэсэг одоо шийдвэрээ гаргана. За нэр дэвшигчдийн хувьд одоо хэдэн тооны санал аваа гэдгийг одоо эцэслэн тогтооно. Хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гарсан хэсэг дээр бас дүгнэлт шийдвэрээ гаргана. Нэлээ олон асуудлууд яригдах учраас бас богино хугацаанд одоо шууд шийдчих одоо боломж хязгаарлагдмал байгаа тал ажиглаж байгаа. За гэхдээ үдийн хавьд ерөнхийдөө урьдчилсан дүгнэлт мэдээлэл гарчих болов уу гэж одоо зарим их сурвалж мэдээлж байгаа. За бидний хувьд бол сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн танхимд за хэвлэл мэдээллийнхний одоо баг бас хүлээж байна. Олон нийтэд одоо тодорхой мэдээллүүдийг хүргэнэ гэсэн чиглэлтэй байна. Тэгэхээр 3 нэр дэвшигчийн хувьд бол авсан сонгогчийн саналын хувьд бол нэлээд ойролцоо байгаа учраас 50 дээр нэмэх нь 1 гэсэн элт давуу байдлаар бол одоо хэн нэгэн одоо ялт байгуулагдаагүй. Тийм учраас одоо 2 дахь шатны санал хураалт бол болох нь тодорхой гэж өнөөдөр ажиглагчид харж байна. Гэхдээ сонгуулийн ерөнхий төв байгууллага одоо ямар шийдвэр гаргах нь вэ? За хууль заасан хугацаагаар бол одоо 2 дахь шатны санал хураалтыг бол сонгуулийн төв байгууллага 14 хоногийн дотор тоглон зарлал зохион байгуулах ёстой. Тэгэхээр 14 хоног гэдэг бол магадгүй одоо 7 хоногийн дотор ч гэсэн 2 дахь шатны санал хураалтыг зохион байгуулах болцоотой гэж бас харж болох юм. Тэгээ хуулийн одоо дээд хязгаар нь бол 14 хоног байгаа. Тэгэхээр өөр сонгуулийн төв байгууллагатай холбоотой за яг одоо энэ дэлгэцэнд харуулж байгаа тоо баримт бол дахиж одоо өөрчлөгдөх тийм одоо байх вэ гэсэн одоо хэрэгэлзээ одоо зарим улс төрийн хүчнүүдэд өчигдөр орой бол мэдээлж байсан. Тэгэхээр сонгуулийн төв байгууллага бол орой 22 цагаас хойш өглөөний одоо хүртэл үргэлжиж байгаа захин дэлгэцээр за сонгуулийн дүнгийн өөрчлөлтүүдийг бол харуулж байна. Тэгэхээр Монголын мэдээ сувгууд шууд дамжуулан хүргэсэн. Тэгэхээр одоо дөнгөж сая одоо сонгуулийн ерөнхий хорооноос авсан мэдээлэлээр бол 3 нэр дэвшигчийн дор байгаа энэ одоо сонгогчийн санал бол одоогоор бол одоо хөдлөхгүй гэсэн мэдээллийг өгж байна. Энэ талаар алтан гэрлээ тайлбарах уу? Тэгэхээр сонгуулийн дүн яаж эслэн гарах вэ гэдэг бол сонгуулийн ерөнхий хорооны одоо энэ удаагийн хуралдаанаар бол нэлээд тодорхой болж урьдчилсан дүнг сонгуулийн ерөнхий хороо баталгаажуулж гарах ёстой. За энэ дэлгэцэнд одоо харагдаж байгаа за урьдчилсан хэсгийн хороодоос ирүүлсэн мэдээллийг үл эцсийн шийдвэр гэж одоо үзэх боломжгүй байгаа. За сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гарсан хэсэг за ер нь одоо сонгуулийн ажиллагаа ямар хүрээнд хуулийн хүрээнд явагдсан хэсэг тухай гээд маш олон асуудлуудыг нэгтэлж авч үзэж байж урьдчилсан дүнг одоо гарах болов гэсэн чиглэлтэй байна. Нэр дэвшигчдийн авсан санал ямар нэг өөрчлөлт орохыг ч бас үгүйсэх аргагүй. За энэ нь гэхдээ хуулийн хүрээнд цаашдаа тодорхой зохицуултуудынхаа хүрээнд бол шийдэгдэнэ. За ер нь бол хэсгийн хороодоос ирүүлсэн одоо саналын урьдчилсан одоогийн дэлгэцэнд байгаа мэдээлэлээс авч үзвэл 3 нэр дэвшигчийн аль нь ч одоо санал хураалтанд оролцсон сонгогчдын 50%-аас одоо дээш саналыг бол авч чадаагүй. За тийм учраас хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдээр бол 2 дахь санал хураалт явагдах одоо ийм бодит нөхцөл байдал бол яг одоогийн дэлгэцэнд ирсэн сонгуулийн төв байгууллагын серверт хэсгүүдийн хороодоос ирсэн ерөнхий дүн мэдээллээс бол одоо харагдаж байгаа. За тухайн 2 нэр дэвшигчдээр 2 дахь санал хураалтыг явуулснаар одоо аль нэг нь за санал хураалтанд оролцсон сонгогчдын олонхын саналыг одоо авч байж за 50-аас дээш үеийн санал авч байж Монгол улсын ерөнхийлөгчээр сонгогдох бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөх одоо эрх зүйн нөхцөл байдал үйлчилж байна. За тухайн 2 нэр дэвшигчийн хувьд аль нь хинэн ч одоо мөн л санал хураалтанд оролцсон сонгогчдын олонхын саналыг авч чадахгүй бол бас эрх зүйн хувьд бол шинэ нөхцөл байдал үүсэх. За ер нь дахин сонгуул одоо зарлах нэр дэвшигчдийг шинээр одоо тодруулах ийм нөхцөл байдлууд ч бий болохыг бас үгүйсэх аргагүй байгаа. За гэхдээ энэ асуудлыг бол шууд ийм байдлаар шийдэгдэх юм а гэж үзэх боломжгүй. Одоогийн сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас л одоо гол дүгнэлт шийдвэр гарах байхаа л гэсэн чиглэлтэй байна. Гэхдээ үүсч бол зөвсгүй энэ асуудал бол хуулиар бол зохицуулагдсан байгаа. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хорооны одоо мэдээллийг хүлээж байна. Тэгэхээр дэлгэцэнд ер нь 3 нэр дэвшигчтэй холбоотой аймаг сум нийслэлээс ирсэн одоо мэдээлэл ямар байгааг үргэлжлүүлэн алтан гэрэл хүргэнэ.
За баярлалаа. За нэр дэвшигчдийн авсан хэсгийн хороодын гаргасан санал хураалтын дүн мэдээллийг одоо дэлгэцэнд үргэлжлүүлэн харуулж байна. За хамгийн сүүлд бас мэдээлэл нэрсэн зарим хэсгийн хороодын мэдээлэл дэлгэцэнд харагдаж байна. За дөнгөж сая Баян-Улгийн аймгийн санал хураалтын дүн мэдээлэл гарсан. За Баян-Хонгор аймгийн санал хураалтын дүнгийн мэдээлэл одоо харагдаж байна. За Булган аймаг, Ховд аймаг, Баянгол дүүрэг гэдэг одоо тодорхой хэсгийн хороодын мэдээллүүд бас үзэгч та бүхэнд харагдаж байна. За одоогор 3 нэр дэвшигчдийн ерөнхийдөө авсан саналын дүнг одоо дахин хэлье. За Монгол Ардын намаас нэр дэвшигчийн колдын хувьд бол 411,748 санал авсан. За Арчилсан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд 517,473 санал авсан байна. За Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатарын хувьд бол 409,899 санал авсан харагдаж байна. За ерөнхийдөө энэ дэлгэцэнд байгаа одоо мэдээллүүд бол бүх хэсгийн хороодоос ирүүлсэн мэдээлэл. За урьдчилсан дүн гаргахад одоо гол суурь болох санал хураалтын дүн гэж ойлгож болох юм. За сонгуулийн иргэний хороо энэ дүнг хэсгийн хороодын хувьд одоо хууль ёсны дагуу гаргасан хэсэг. За 90 сонгуулийн санал хураалтын үйл явц эрхийн өрнөв хуулийн хүрээнд сонгуул болсон хэсэг гээд маш олон асуудлуудыг энэ удаагийн хуралдаанаараа хэлцэж байгаа болов уу гэж үзэж байна. За сонгуулийн иргэний хорооны одоо албан ёсны мэдээллийг одоо гаргахаар үзэгч та бүхэнд бас тодорхой хүрэх болно. За одоо зарим хэсгийн хороод одоо нэр дэвшигчид хэдэн тооны санал авсан бэ гэдгийг тодруулж хэлье. За Булган аймагт бол Инколд 7782, Баттулга 8585, Ганбаатар 10263 санал авсан байна. За энэ дүнгээс үзвэл Булган аймагт одоо Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч хамгийн олон санал авсан байгаа. За Гоолтой аймагт Инколд 9592, Баттулга 6565, Ганбаатар 8101 санал авсан. За энэ дүнгээр бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд хамгийн олон санал авсан байна. За Дорнов аймгийн хувьд Инколд 9535, Баттулга 12398, Ганбаатар 14932 санал аваад байгаа. За өөрөөр хэлбэл Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Аранга аймагт ялалт байгуулсан байгаа. За Сүхбаатар аймагт нэр дэвшигчид хэдэн тооны санал авсан бэ гэдгийг сая харуулж байна. За Төв аймгийн хувьд Инколд 16546, Баттулга 11253, Ганбаатар 12855 санал авсан байна. Нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд Төв аймагт ялалт байгуулсан байна. За Увс аймгийн хувьд Инколд 16698, Баттулга 10355, Ганбаатар 6703 санал авсан. Нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд Увс аймагт авсан саналын тоогоороо тэргүүлж байна. Ховд аймагт Инколд 13724, Баттулга 10060, Ганбаатар 10221 санал авсан. За нийт дүнгээрээ Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд тэргүүлж байна. Хөвсгөл аймагт Инколд 18896, Баттулга 17488, Ганбаатар 17863 санал авсан. За Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд авсан саналын тоогоороо давмгаалж байна, ялалт байгуулсан байна. За Сэлэнг аймагт бол Инколд 15619, Баттулга 14844, Ганбаатар 15519 санал авсан байна. За Монгол Ардын намаас нэр дэвшигч олонхын саналыг авсан үзүүлэлттэй байна. За Сүхбаатар аймагт Инколд 10023, Баттулга 9320, Ганбаатар 8411 санал авсан. За Монгол Ардын намаас нэр дэвшигч Сүхбаатар аймагт хамгийн олон санал авч ялалт байгуулж байна. За Багнуур дүүргийн санал хураалтын дүн мэдээлэл дэлгэцэнд харагдаж байна. За энэ дүнгээс үзвэл Арчилсан намын нэр дэвшигч Баттулга хамгийн олон санал авсан 4275 санал авсан байна. За Багаханга дүүрэгт Инколд 1104, Баттулга 509, Ганбаатар 349 санал авсан.
За өөрөөр хэлбэл Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол Багангаа дүүрэгт ялалт байгуулжээ гэж үзэж болох юм. Баянгол дүүрэгт инк бол 25831, за Баттулга 48314, Ганбаатар 21350 санал авсан. За өөрөөр хэлбэл ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга Баянгол дүүрэгт хамгийн олон санал авч тэргүүлж байна. За Дархуу Улаан аймагт инк бол 12565, Баттулга 12427, Ганбаатар 16351 санал авсан. За ангиснээр Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Дархуу Улаан аймагт ялалт байгуулад байна. За Орхон аймагт мөн л Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар ялалт байгуулсан. За солигдоод Хинтээ аймгийн Салбираалтын дүн гарч байна. Инк бол 7804, Баттулга 11253, Ганбаатар 12162 санал авсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Хинтээ аймагт тэргүүлсэн байна. За Багнуур дүүрэгт инк бол 4077, Баттулга 4275, Ганбаатар 3742 санал авсан. За ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга Багнуур дүүрэгт ялалт байгуулж байна. Багангаа дүүрэгт инк бол 1104, Баттулга 509, Ганбаатар 349 санал авсан. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол Багангаа дүүрэгт олонхын санал авч тэргүүлж байна. За Сүхбаатар дүүрэгт инк бол 18303, Баттулга 29407, Ганбаатар 15524 санал авсан байна. За өөрөөр хэлбэл ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулж байна. За Хаан үйл дүүрэгт инк бол 21027, Баттулга 34595, за Ганбаатар 18761 санал авсан байна. За ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга Хаан үйл дүүрэгт хамгийн олон санал авч тэргүүлж байна. Чингэлтэй дүүрэгт инк бол 17591, Баттулга 31065, Ганбаатар 22923 санал авсан. За ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд хамгийн олон санал аваад байна. За Өмнө Говь аймаг харагдлаа. За Говь Сүмбэр аймаг гарч байна. Инк бол 2031, Баттулга 2414, Ганбаатар 2557 санал авсан. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвших Ганбаатарын хувьд Говь Сүмбэр аймагт хамгийн олон санал аваад байна. За гадаад улсад суугаа орсон суугчдын өгсөн санал хураалтын дүн сая гарлаа. За иргэн дахин гарахт нь үзэгчтэй бас давтан мэдээлье. Баян зүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга 67336 санал авч хамгийн олон санал авч ялалт байгуулсан байна. Налаах дүүрэгт Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар 6450 санал авсан ялалт байгуулсан байна. За энэ бол одоо хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүн гэдгийг үзэгчтэй бас тодруулж хэлье. За улсын хэмжээгээр бол сонгуулийн ажлыг зохион байгуулах чиглэлээр нийтдээ 1984 хэсгийн хороо ажилласан байгаа. За үнээс 1983 нь бол одоо дотооддоо сонгуулийг зохион байгуулах чиглэлийн үүргийг хүлээж ажилласан. За нэг хэсгийн хорооны хувьд бол гадаадд байгаа сонгогчдын санал хураалт сонгуулийн ажлыг зохион байгуулах үүргийг хүлээсэн байгаа юм аа. Ер нь бол одоо сонгогчдын тооны өсөлтөөс хамаарч сонгуулийн хооронд бол хэсгийн хороодын тоо бол байнга нэмэгдэж байгаа. За Хинтээ аймагт инк бол 7804 санал авсан байна. Баттулга 11253, Ганбаатар 12000 санал авсан байна. За Доронт аймагт инк бол 8092, Баттулга 10288, Ганбаатар 11914 санал авсан байна. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар Доронт аймагт хамгийн олон санал аваад байна. Дунд Говь аймагт Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч 9400 санал авч хамгийн олон санал авсан үзүүлэлттэй байна. За Авхан аймагт инк бол 12505, Баттулга 12022, Ганбаатар 6726 санал авсан. За өөрөөр хэлбэл Монгол Ардын намаас нэр дэвшигч инк бол Завхан аймагт хамгийн олон санал авч ялсан байна.
Өвөрхангай аймагт инкулд 17908, Баттулга 14624, Ганбаатар 13883 санал авсан. За Монгол Ардын намаас нэр дэвшигч инкулд Өвөрхангай аймагт хамгийн олон санал авч ялалт байгуулсан үзүүлэлт дэлгэцэнд гарч байна. Өмнөг аймагт инкулд 7238, Баттулга 887, Ганбаатар 11484 санал авсан. Өөрөөр хэлбэл Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Ганбаатар өмнөг аймагт ялалт байгуулад байна. За Аранга, Сүхбаатар, Хэнтээ аймагуудын мэдээлэл давтан гарч байна. За үзэгч та бүхэнд сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнгийн мэдээллийг давтан хүргэлээ. Одоо сонгуулийн ерөнхий хороо хоролдооноо үргэлжлүүлж байна.